4 дахь өдөр. Зүрх сэтгэл ба эд баялаг. Ер бусын улсынхан тухай та надад өөр юм ярьж өгөөч тээ. Миний цөөхөн хүмүүсээ мөнхөн эцэгч нь та нараар улсаа байгуулахар шийдсэн. Тэм учраас юунаас ч бүү эд хөрөнгө худалдаа ядуусд мөнгө өг. Ингэж ертөнцийн эзний эр бусын улсаас баялаг авахад бэлтдэг. Тентхийн баялаг үүрдэг. Тэнд хүний имийг хулгайч авахгүй. Хүр орхоо хөрөнгөдөхгүй. Баялаг нь байгаа газар хүний сэтгэл оршдог. Мөнгө болон эд хөрөнгө Тэнгэрийн хаанчлалтай хэрхэн хамааралтай вэ? Миний жинхэнэ эд баялаг хаана байна вэ? Дэлхийд бус харин Тэнгэрт эд баялаг хураах тухай Христийн сургаалд би хэрхэн хандаж байна вэ? Энэ сургаалаас би амьдралдаа юу хэрэгжүүлэх вэ?